Сайн байцгаана уу, наваг Батэрний бүрдэрдэг 2016 онд Дорн их сургуулийг багааны багшаар төгссөн. Дорн аймгийн ерөнхий боловсролын 8-р сургуульд 3 ангийг даан авч ажиллаж байна. Өөрийн ангийн сурагчдаа хичээлийн өгсрөмтгүй бүтээлчин хамт олон болгох зорилготой ажиллаж байна. Ангийн сурагчдаа хүлээн авахдаа мэдлэг хүндлэг ёс дэдлэн ангийн онцлог тохирсон байдлаар хичээл сургалт эхлэхийн өмнө анги хамт олноороо мэдлэнэ. Ажил мэргэжилдээ оруулсан хувь нэмэр ээлжид хичээлийн чанарыг сайжруулах зорилготой 1-3 дугаар ангийн монгол хэл, математик хичээлийн 76 үзүүлэн бэлтгэн ажиллаж байна. За харга ур чадвараа нэмэгдүүлэх зорилготой интеграцид суурилсан судалгаат хичээлийг 6 удаа зохион явуулсан. Ангийн сурагчдын сонирхлын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаанд сурагчдын сонирхлыг татах зорилгоор сурагчдын нэртэй 3D ном хийсэн 10 гаруй програм болон сургалтын сайтуудыг ашиглан олон талт аргаар зааж байна. Хүн ба орчин хичээлийн хүрээнд гэртээ туршийн үйл ажиллагаа зохион байгуулан ажилласан боловсролын шилжилтэд эцэг эхийн үүрэг оролцоо илтгэлийг мэрэгжлийн хөгжлийн бүлгийн хамт олондоо амжилттай илтгэсэн. Ур чадвар 2025 уралдааны 1-р шатанд 3 дугаар байр эзэлсэн амжилттай оролцсон. STEM хичээлээр сурагчдын идэх оролцоог дэмжин хөгжүүлэн ажилладаг. Анги хамт олонний амжилтаас дуртахад сурагч Б, дэлгэр мөрн цэц чадрын клубын шатрын тэмцээнд 1-р байр эзэлсэн. Кенгуру 2025 цахил сойлгод 1-р зэрэг сурагч болд баяр шатрын тэмцээний тусгай байна. Ангийн сурагчдын идэх оролцоог дэмжин сурагчдтай нийтлэлтэй ярилцах зорилгоор охид хөвгүүдийн болзоо ажилттай зохион байгуулан 1000 дотор нэмж хасаж сурсан сурагчдыг батламжаар урагшуулсан. Эцэг эхийн хамтын үйл ажиллагаагаа тогтмол зохион байгуулан сурагчдын дунд 1-р улирд үтсэн мэдлэгийн хүрээнд чихэртэй цаг үйл ажиллагаа. Бид хамтдаа гар бөмбөгийн тэмцээн, улс тунхагсны баярын өдөрт зориулан шүрэн урлалаар төрийн далбаа уралсан шагаан наадгаа хөлөгт тоглоом. Зочинтой багш хичээл хөөсний баяр сүнхэхгүй нэг өдөр шүдэ зөв угай, амны хөндийн эрүүл мэнд гэсэн үйл ажиллагаа зохион байгуулан. Эцэг эхтэй зориулан сургуулийн эмч нийгийн ажилтнаас сургалт авсан. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13-2-7 дахь заалтын хүрээнд эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээ. Хэрэгжилтийг хангах хэрлэн сумын засаг даргын 2023 оны 10 сарын 11-ний 2934 чиглэлийг хэрэгжүүлэн тогтмол гараас гарт болон эцэг эх зохицуулагчийг хуваарийн дагуу гарган ажиллаж байна. Багш миний цаашдын зорилго бол багшлах арга зүйгээ тасралтгүй хөгжүүлэн мэрэгжлийн хөгжлийн багш нартайгаа хамтран ажиллан сурагч бүрийн хөгжлийг дэмжин ажиллахыг зорж байна.